Өнөөдөр бид танд хамгийн чухал баримтуудын нэг болох зээлийн мэдээллийн лавлгааны талаар танилцуулъя. Та банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэхдээ хамгийн түрүүнд таныг шалгадаг зүйл юу болохыг мэдэх үү? Энэ бол таны өмнө авсан зээл, төлбөрийн түүх, үр төлбөрийн мэдээлэл юм. Хэрв энэ мэдээлэл тодорхойгүй байвал таны хүссэн зээл батлагдахгүй байх эрсдэл. Иймээс Монгол улсад албан ёсоор ажилладаг зээлийн мэдээллийн сангаас гаргадаг лавлгаа бол зээлдэгч бүрт зайлшгүй шаардлагатай албан ёсны баримт бичиг юм. Энэ лавлгаа нь таны өмнөх зээлийн түүх, үр төлбөртэй холбоотой харилцаа, санхүүгийн сахилга бат зэргийг нэг дор багтаасан санхүүгийн дэлгэрэнгүй баримт бичиг юм. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаатай бол та зээл авах үедээ санхүүгийн ихтгэл даахуйц байдлаа харуулна. Санхүүгийн сахилга баттай гэдгээ баталгаажуулна. Мөн өөрийн санхүүгийн түүхийг хянаж дараагийн алхмаа зөв төлөвлөнө. Тиймээс энэ бол таны санхүүгийн нэрийн хуудас гэж хэлж болно.